За сайн байцгаана уу? Өглөөний минь, өдрийн минь, орой минь, бас шөнийн минь. Яагийн хамгийн анхны подкастыг ингээд зочинтой хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочин маш сонирхолтой, дээрэс нь подкастад өөр ямар нэгэн подкастад оролцож чадаагүй байгаа. Анхны яг подкастад орж байгаа юм зочин байгаа. Тэгээд танилцуулах юм бол маш сонирхолтой хүн байгаа. Тэгээд та өөрийнхөө юу хэлэх вэ? Сайн байцгаана уу? Наа мөнх эрдэнэ гэдэг хүмүүс, зарим хүмүүс, юм за ихэнх хүмүүс G гэж дууддаг. Big G гэдэг рэпер, продюсер. Ямар нэгэн Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол байхгүй. Цол гэх юм бол хүмүүс одоо хүмүүсийн өгсөн Монгол рэпер гэх мэтийн цолнууд л байгаа та. Өөр цол байхгүй. Тийм хүн байна. Тэгээд дээрээ сонсож байгаа хүмүүст бүгдээр энэ төргий. Ер нь бол подкастаар анх удаа ярьж байна. Ер нь өөрөө подкаст хий гэж боддог байсан. Тэгээд өөрөө подкаст хийгээд тэрэн дээр анх удаа ярихгүй. Хүний подкастн дээр анх удаа ярьчлаа. Тэгээд надад туршлага болох хаа. Тэхээ би бас анх тэгсэн шүү дээ. Хүний подкастт зочноор ороод ингээл утсан дээрээ за тэгвэл би дараа нь хийж заахгүй юу. За тэгэнгүүт яагаад таныг урьж оролцуулсан бэ гэхээр бид нар яагаад гэдэг асуултанд хариулт хайж байгаа. Яагаад гэдэг асуултанд хариулт хайсан хамгийн анхны дугаар нь яагаад сошиал медиа ингэж Монгол ингэж хөгжөөд энэ дэлхийд даяар яагаад сошиал медиа хүмүүсийн амьдралд ингэж их нөлөөлөд байна гэсэн асуултанд хариулт хайж байгаа. Үүнийг хамгийн сайн хариулж чадхаар, хамгийн сайн жишээ болохоор хүмүүсийн нэг нь яалтчгүй таныг гэж харж байгаа. Өнөөгийн Монголын нөхцөл. Тэгээд яагаад таныг энэ удаагийн хамгийн анхны дугаарынхаа зочноор үрсэн бэ гэхээр яалтчгүй Монголын сошиал медиаг яг төлөөлж чадах үз хамгийн том нөлөөлөгчдийн нэг гэж харж байгаа. Тэгээд дээрэс нь яг урилгын соёлынхын дундаас таны сошиал хамгийн идэвхтэй байдаг. Амар олон хүнээс би сонсч байсан. Яг хэний сторинуудыг хамгийн үздэг вэ гэсэн чинь яг хоёр хүнийг хэлээл нэг нь заавал таны стори гэдэг юм байлээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс тэгээд насны хязгааргүйгээр хамгийн бага нь 13 настай хүүхдээс эхлээд би нэг өөрийнхөө инстаграм дээр асуулт явуулж ирсэн. 13 настай хүнээс эхлээд 35 нас хүртэлх хүн болгон дээр заавал таны нэг нэр дурдчихжээс ахгүй юу? Өглөө таны стори 13-аас 35 настай тэр бүх хүмүүстээ бүгдээр баярлалаа тий. Ер нь бол сошиал медиа гэдэг чинь нөгөө талаас мэдээлэл хэрэгсэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр болохоор ямар нэг телевиз, ямар нэг радио, ямар нэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл одоо тий хүний юм дээр очихгүйгээр өөрийнхөө тэр сувгийг хөгжүүлэх боломжийг биднэрт нэгээд өгч байгаа. Тэгэхээр энэ бол бас нэг яг одоо эрхэлж байгаа ажилтай холбоотой гэсэн үг л тий. Тэгэхээр би өөрийнхөө одоо шинэ гарч байгаа зүйлс, бас хийж байгаа зүйлс, амьдралын хэв маяг, орчин тойрон тэр бүх юмаа өөрийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө телевиз, өөрийнхөө радио, өөрийнхөө сонингоор хүмүүст өгч байгаа гэсэн. Тийм учраас сошиал медиа ер нь бол ийм хурдан урдцтайгаар хөгжиж байгаа байх. Тэгээд хүмүүс бас нэг мэдээлэл ямар мэдээлэл авмаар байна, ямар мэдээлэл авмааргүй байна гэдгээсээ шалтгаалсан мэдээлэлээ төрөлжүүлж харах боломжийг сошиал медиа бидэрт нэгээд өгч байгаа. Тэгээд мөн дээрээс нь цаг хугацааны хоцрогдолгүйгээр хурдан шуурхаагаар мэдээлэл авах боломжийг. Дээрээс нь өөрсдөө хэвлэл мэдээлэл одоо хэвлэл мэдээлэл хэрэгсэл ажилуулах те бараг тийм боломжийг сошиал медиа бидэрт хангаад өгч байгаа учраас ер нь сошиал медиа ингэж төлхөө өгч байгаа. Одоо тэгээд нэг хэсэг бол нэг тоодгоос одоо харалтаа баахан подкаст хийдэг хүмүүс те баахан влог хийдэг хүмүүс тэгээд зөндөөл хүмүүс те янз бүрийн байдлаар хүний анхаарлыг татахаар янз бүрийн оролдлого хийж гин те зарим нь гоё үзэж гин зарим нь тэнэг оролдлого хийж хүний анхаарал татахыг үзэж гин тэгээд янз бүрийн байдлаар л үзэж явах шиг байна. Тэгэл тухайн хүмүүсийн өөрсдийн менежментийн асуудал багтаа байна. Хүссэн хүн болгоно нь хийж болдог болохоор хүссэн хүн болгоно хийж болдог. Гэтэ энэ дээр яг миний зүгээр боддог юм энэ дээр нөгөө талаас сошиал медиа хэрэглэгчдэд өөрсдөд мэдээллийн дархлаа гэдэг юм байх хэрэгтэй байхгүй. Мэдээллийг шууд утгаар нь хүлээж аваад тэрэндээ шууд утгаар нь итгээд яваад байдаг. Нэг жоохон гинөө хонгор байгаад байна л та манай ихэнх хэрэглэгчд. Зүгээр нэг хүн ингээл YouTube дээр ингээ нэг юм тэ эрүүл согтоон мэддэггүй ч юм уу сонин юм ярьлаа гэхэд шууд тэрийг тусгаж аваа шууд тэрийг 100% үнэн гэдэгт бат итгээд гээх юм хаях юм огт байхгүйгээр бүх юм авдаг. Энэ айгу гинэ хонгорл байгаа юм л да. Энэ нь бол уг нь зүгээр яг ухамсарын төвшөнд тархин ажиллаж байгаа хүмүүс бол хэзээ ч тэрийг өгвөл тэгж авахгүй. Тэгээд дээрэс нь мэдээллийн дархлаагүй байна гэсэн үг. Шууд тэрэнд аваад тэр хүний тэр зүйлийг үзэл тэр зүйлийг сонсоод тэр хүний сэтгэл зүй савлж ийн гэдэг бол тэр хүний сэтгэл зүйд ямар ч дархлаа байхгүй гэсэн үг. Тэгэхээр яг тиймэрхүү зүйлээ бас ингэж өөртөө бас цогцлоож өөрийгөө бас боловсруулах хэрэгтэй юм шиг. Гэтэ энэ яг цагийн хаясаар бас болох болов гэж бодож байна. Тэгээд тэ одоо энэ янз бүрийн
сайн муу нөлөөллүүдийн ачаар ямар ч нэг юм болох л баг. Тий. Тэрэндээ дажгүй сайхан болчих واخ гэж найддаг шүү дээ. Миний хувьд гэх юм бол яг сошиал медиагаар дамжуулж өөртөөгөө холбоотой зүйлсүүдийг ер нь бол мэдээллүүдийг хүргэхийг хичээдэг. Сөрөг зүйлсийг бол ер нь их оруулаад байдаггүй. Миний амьдрал мэдээж хэрэг сөрөг зүйлс зөндөө тохиолж байгаа. Гэхдээ би тэрийг яагаад бусдад түгэх ёстой гэж. Би тэрийг өөртөө аваад үлдэе л да. За окей, ийм юм болж байгаа юм байна. За тэгвэл би энийг ингээд авах ёстой. Харин ийм сөрөг зүйл болоод тэр зүйлээ даван гарсныхаа дараа даван гарсан арга туршлага хүмүүстэй хуваалцаад илүү гоё байхгүй. Тэрнээс сөрөг байна, муухай байна, тийм байна гэд 1000 орлоод яах юм бэ те. Ханхуг зөвхөд суугаар ганц ч гэсэн гэрэл асаа гэдэг шүү дээ те. Тэр шиг тэр гэрлийг л асаахын төлөө уг нь одоо яг энэ сошиал медиа дээр илүү олон одоо нөлөөлөл бүхий илүү олон дагчтай нөлөөлөл бүхий хүмүүс илүү ажиллавал уг нь зүгээр юм шиг санагдтыг. Одоо тэгээд тэрнээсээ илүү одоо улс төрийн зорилготой ч юм уу, урлаг соёлын зорилготой ч юм уу харанхуй байна гэж хашгирч байгаа хүмүүс бас их олон байна л да. Тэгээд харамсалтай байдیں۔ Харанхуй байна гэж 1000 хашгираад яхаа харанхуй байна шүү дээ, тийм ээ. Тэрэн дээр жоо харамсалтай л. Харанхуй байна гэж хашгирах тусмаа нөгөө харанхуйгийнхаа нэг нь олцоод байгаа юм шиг надад санагдаад байдаг шүү дээ. Тийм магадгүй бас. Тий. Харанхуй байна гэж хашгирснараа бид нар гэрэл асаах гэж байна гэж тайлбарлах хүмүүс зөндөө байдаг. Тий, уг нь бол тийм биш л дээ. Яаж ч одоо бодоод үтсэн. Огт тийм зүйл бол биш уг нь. Таны хамгийн түлхүү ашигладаг сууг одоогоор. Одоогоор би тэгээд Instagram дээр story хийж дээ. Instagram-ыг түлхүү ашиглаж байна. Facebook дээр би бас чамгүй олон дагагчтай. Одоо нэг 500 хэд байгаа л өгшөө. 550 орчим мянган дагагчтай. Тий, тэгээд энэ бас Монголд бас таажгүй. Тий, Instagram дээр 110 хэд байсан. Тэгээ сошиал Facebook дээр 500 хэд мянга. Тэгээд эдгээр дээр болохоор ерөнхийдөө яг story юм хүмүүс хийгээл яг л нөгөө түрүүнийхээ хэлсний дагуу өөрийнхөө хэвлэл мэдээлэл хэрэгсэл болгоод тэгээд хөгжүүлээд явж байгаа. Ямарваа нэгэн өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр очиж тэдний цензурт одоо баригдах шаардлагагүй болж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нөгөө талаас бид нар мэдээлэл хэрэгжүүлээг аюу гой болгож байгаа байхгүй. Яг үнэ. За сошиал медиа хэрэглээг яг та одоо ямар байдлаар харж байгааг нь сайн нэлээд ярьсан шүү дээ. Ирээдүйн хэрэглээ ер нь ямар хаа хол? Сошиал медиагийн хэрэглээ бол ер нь бүх талаараа бүх салбар руу хөгжиж штэ. Урилгын салбар руу, бизнесийн салбар руу бүхэл одоо хэн яг юу хийхийг хүсэж чинь тэр бүх боломжийг сошиал медиа олгож байна. Платформоор одоо тийм ингээд янз бүрийн одоо сонирхлуудын одоо ингээд хуваагаа те яг төрөлжүүлээд ингээд тийм төрөлжүүлээд англиад ингээд өгчөж байна. Тэгэхээр бол салбар бүрлүү бол энэ бол хөгжих боломжтой гэсэн үг. Тэгэхээр одоо ингээд харалтаа нийтийн дууч байна уу те рэп хөгжимч байна уу рок попч байна уу бүгд л одоо ингээд сошиал медиа дээр өөрийн гэсэн хуудастай өөрийн гэсэн аккаунттай тэрүүгээр өөрсдийнхөө бүтээлийг сурталчилж чинь за бизнесийн байгууллагууд хүртэл те зөвхөн телевизээр реклам цацах биш зөвхөн сэтгүүл дээр зураг тавих биш сошиал медиа дээр илүү ингэж хүнд бас хүрэх боломжтой гэдгийг зөндөө олон байгууллага бизнесийн байгууллагууд хэрэгжүүлж байна. Энийг бол заавал надаар жишээ татуултгүй бүгдээрээ л харж байгаа бах тийм. Тэгэхээр энэ бол өшөө цаашаа бүр илүү төрөлжөөд бүр илүү нарийсаад бүр л илүү хөгжих байх. Битээр нэлээд судалгаа хийж байгаа байхгүй юу? Тэгвэл тооштой болохоор яг сошиал медиа илүү видео тал руугаа чиглэнэ. Видеодоо бүр яг лайв руу чиглэнэ. Яг үнэ. Ер нь бол видео тал руугаа бол видео тал руугаа чиглээд эхэлсэн шүү дээ. Бид нар одоо Facebook-ийн анхны сүүл гарсан апдейтыг харъя л да тий. Тэгэхэд видеогоо илүү дэмжиж эхэлсэн. Тэгээд бас хүмүүсийн хандж байгаа зүгээр хэрэглэгчдийн хандлагыг хар. Зөвхөн бичгэн тексттэй хідэн одоо пост рич нь хэд хүрж байна. Зурагтаа бол хэд хүрж байна. Видео бол хэд хүрж байна. Эдний дунд тэнгэр газар шиг ялгаа байна. Тэгэхээр илүү энэ платформуд өөрсдөө видеог илүү дэмжиж эхэлсэн. Яг гэвэл хэрэглэгчид видеог илүү хүсэж байна. Видеог илүү сонирхож байгаа учраас эн чинь бас нөгөө талаас бас бизнес явж байгаа шүү дээ. Тийм учраас хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлээд илүү видеогоо дэмжиж өгч байна. Тэгээд ер нь бол яг би чамтай энэ тал дээр бол 100% санал тавьтай байгаа. Тий. Ер нь бол vlog гэдэг тэр нэр томьёо гарахаас өмнө бидний хувьд гэх юм бол vlog хийдэг байсан шүү дээ бас. Одоо бид нар л тэгж нэрлээг болохоос аяллаа тэмдэглэл гээд 2010 оноос хойш хийсэн. Тий. Тэгэхээр тэр видеонууд маань одоо хүртэл одоо би хаа байсан 13 12 онд хийжсэн видеонууд маань хүртэл одоо хүртэл хандлт авч байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол цаашдаа ч гэсэн ер нь бол видео тал илүү дэмжигдэх нь тодорхой. За. Өглөөний нөгөө нэг стори эхэлдэ штэ. Таны өдрийн сторины баг тал нь охиндоо байдаг те. Тий. Тэгэхээр яг ингээд гэр бүлээ таниулах эсвэл өөрийнхөө яг ингээд дүрийг бүтээх тал дээр сошиалыг яг юу гэж хардаг вэ? Би болохоор тэрэн дээр тэгж боддог. Гэр бүлээ таниулах ч юм уу эсвэл нэг өөрийгөө тэрэн дээр харуулах гэж байгаа юм байна. Тэгт амар гоё үнцэг. Халуун дулаан энергийг, орчныг хүнд мэдрүүлэе гэж боддог. Тэрүүгээр гэр бүлийн хамгийн одоо хүний ер нь хамгийн
сайхан аз жаргалтай хүмүүс хамгийн сайхан орчин бол гэр бүл шүү дээ, тий. Тэр гэр бүлийн тэр сайхан одоо мэдрэмжийг бусдад өгөхийнсэн. Энүүгээрээ бусдад бас гэр бүл байна гэдэг, гэр бүл бас тогтвортой байна гэдэг ямар илүү чухал болохыг хүмүүст ингэ те гэр бүл чухал шүү гэж хэлэхгүйгээр энэ зүгээр нөлөөллөөр илүү мэдүүл хийсэн гэж үздэг. Тэгэж хийдэг. Тэрнээс чи одоо ингэ охиноо бусдад таниулчих ч юм уу те өөрийгөө бусдад ингэ нэг юм сайн болго харагдуулчих ч юм уу те тийм зорилго бол байхгүй тий. Тэр талаар нас амар олон хүнд нөлөөлж байгаа санагдаад би яг өнөөдөр зочноор өрсөн шалтгаан нь баг тэр ихгүй юу. Яг тэр миний бодож ирснээр нөлөөлж байгаа бол гоё л байна тий. Тэгээд бас Монголын нэг гэр бүлд ч гэсэн эсвэл намайг үзэж байгаа хүмүүсийн нэг тий олонх биш юмаа гэхэд 20%, за магадгүй 10%, за магадгүй 5% ч юм уу. Тэр мэдрүүлэх гэсэн зүйлээ мэдрүүлж чадж байгаа би бол баяртай л. Тэгээд ингэж бодогдоод байдаг байхгүй юу? Сошиал дээр нэг хэсэг магадгүй одоо 2 жилийн өмнө ч юм уу идэвхтэй байгаа хүмүүсийг жоохон попорч ийн гэж хардаг. Ямар нэгэн гоё зүйл хийх юм бол энэ баг өөрийгөө л ингэж рекламж нэг гэж хардаг. Одоо эсэргээрээ баг нийгмийн бараг талаас илүү хувийн сошиал медиаг илүү зөв